Сайн байцгаана уу бүгдээрэнд энэ өдрийн мэнд хүргэе. Өнөөдөр хэн нэгэнд барьцаалагдаад аль хэдийн энэ хорвоогоос үгүй болсон байлгүй гэж бодож авах үед буюу нэг нь 18 жилийн дараа, нэг нь 19 жилийн дараа иргэн олцсон хоёр охины түүхийг ярих болно. Мексикийн Оахака гэдэг мужийн нэгэн уулын тосгонд 9 хүүхэдтэй нэгэн гэр бүл амьдардаг байсан. Нөхөр нь эхнэрээсээ олон насаар ах ба эхнэр болон хүүхдүүд нь байнгын л бохир заван байж байдаг байсан. Бүгд хоолунд олигтой идээгүй, ус цэцэнд ойр дороогүй гэдэг нь тодорхой. Заваанаас гадна хинэнч гутал өмсдөггүй, бүгд хөл нүцгэн л явж байдаг тийм хүмүүс байсан. Хинч харсан энэ гэр бүл нэг л сонирн байна да гэдэг нь тодорхой байдаг боловч энэ гэр бүлтэй хүмүүс ойртож ярилцах нь битгий хэл аль болох холхон байхыг хичээдэг байсан. Гэвч эдгээр хүмүүсийг зүгээр л хараагүй мэт өнгөрөхийг хүсээгүй нэгэн гэр бүл бас тэнд байсан ба тэр нь Лиса болон Ян гэдэг нэртэй настай хос хоёр байсан. Энэ хос хоёр эхэндээ энэ гэр бүлийг хараад энэ гэр бүл нэг л сонирн байгаа. Хүүхдүүд нь яагаад иймэрхүү байдлаар байд юм бол гэж хоорондоо ярилцдаг байжгаад уудлахгүй хүүхдүүд болон тэр гэр бүлийн эхнэртэй үг солилцсон багаар ярилцаж эхэлдэг. Та нар хаана амьдардгийг, хэдүүлэн амьдардгийг, хоол идсэн үү гэх мэтчлэнгээр эхэлж асууж агаад сүүлдээ тэдний тухайн аимшигт үннийг олж мэдсэн энэ гэр бүлийн 9 хүүхдийн ээж болох эмэгтэй 19 жилийн өмнө барьцаалагдан одоо хүртэл барьцаалагчтайгаа амьдарч байгаа ба түүний 9 хүүхдийг төрүүлсэн эмэгтэй болох нь мэдэгддэг. Энэхүү эмэгтэйг Розалин Маккенес гэдэг бөгөөд 1984 онд Америкийн Миссури мужийн Спрингфилд гэдэг хотод төрсөн. Ээж Кайла, аав Майкл болон эгч ах нарынхаа хамт амьдардаг охин байсан ба багаасаа эхлээд л өөрийн гэсэн зориг мөрөөдөлтэй охин байсан. Мөрөөдлөөр дүүрэн Розалин охины амьдрал нэгэн эрэгтэй гарч ирснээр түүний амьдрал тэр чигтээ нуруунсан. Тухайн үед ээж аав хоёрын харилцаа муудан салхаар бэлтгэж байсан ба тэр үедээ тусдаа амьдардаг байсан. Албан ёсоор гэр бүлээс салхаагүй ч гэсэн энэ үеэс эхлэн ээж нь өөр нэг эрэгтэйтэй уулзч эхэлсэн. Нэгэн сайн дурын үйл ажиллагаанд оролцсон явж агаад нэгэн эрэгтэйтэй таарлалтанд танилцсан нь Хенри гэх эрэгтэй байсан. Тэр үед Хенри ч гэсэн эхнэрээсээ салсан ир байсан ба Кайлатай уулзах бүртээ өөрийнхөө хүүхдүүдийг дагуулж авчран Кайлагийн хүүхдүүдтэй хамттан тоглоулан уулзаж тэдний гэрт бөөнөрө хонон кино үзэж цагийг зугаатай өнгөрүүлдэг байсан. Ингэж явсаар тэр хоёр маш хурдан ойртон дотноссон. Розалины ээжийн хувьд найз залуу нь үнэхээр төгс төгөлдөр өөрт нь бүх талаараа тохирсон эрэгтэй юм шиг санагддаг байсан боловч Розалин тэр эрэгтэйгээс маш тааламжгүй мэдрэмжийг мэдэрдэг байсан. Ээжтэй танилцаад удаагүй өөрсдийнх нь хувьд баг танихгүй шахуу хүн байжж биед нь маш ихээр хурж таагүй мэдрэмжийг төрүүлдэг байсан. Ингэж байгаад нэгэн өдөр Розалин охин Хенри гэх тэр эрэгтэй бэлгийн хүчирхийлэлд өртсөн. Розалин тэрхүү зүйл болсон гэдгийг бодох тоолонд маш зовлонтой мэдрэмжийг авдаг гэсэн учраас үүнийг болоогүй зүгээр л зүүд гэж бодохыг хүсдэг байсан гэж сүлд нь ярьсан байсан. Гэхдээ энэ тухайгаа Розалин ээжтэй хэлж чадаагүй. Учир нь юу вэ гэхээр 1-2 жилийн өмнө Розалин хамаатныхаа нэгэн эрэгтэй хүчирхийлэлд бас өртчихсэн юм хэлээд энэ тухайгаа хэлэхэд нь ээж нь Розалиныг бити худлаа яриад гэгээд хамаатны ахыг нь өмөрч хамгаалсан байдаг. Тийм учраас Розалин энэ удаад ч гэсэн ээжд хэлвэл надад итгэхгүй, найз залуугаа л өмөрөд өнгөрөх байх та гэдэг бодлоор хүнд ч юу ч хэлж чадахгүйгээр өнгөрөдөг. Цаг хугацаа явсаар ээж аав хоёрынх нь гэрлэлт нь бүр мөсөн хоёр тишээ болоод гэр бүлээр амьдардаг байсан байшингаасаа аав нь өөрийн гэсэн бүх юм аваад нүүсэн. Хенри энэ үед тэдний гэрт нүн ирж аавынх нь байр суурийг эзэлж авсан. Гэхдээ аавын үрэг гүйцэтгэх гэхээсээ илүүтэй дарангуулагчийн үүргийг гүйцэтгэдэг байсан. Нэг гэрт орж ирсэн өдрөөс эхлэн Хенри тэдний гэр бүлийнхнийг бүрэн иргэшээлтэд оруулж ээжд нь маш их газлайтинг хийдэг байсан ба хүүхдүүдийг ямар нэгэн алдаа гаргах тоолонд нь бие махбодын шийтгэл үзүүлдэг байсан. Тэгж явсаар сүүлдээ бүр хүүхдүүдийг өөр хоорондоо юм ярих, үг солих боломжгүй болгосон ба хүүхдийн өрөө гэж байхгүй гэрийнхээ том өрөөнд нь тусгаарлсан ханнуудыг босгоод камертойгоо шоронгийн хоригдол шиг байлгадаг болсон. Ингэж байтал нэгэн өдөр Миссури мужийн Спрингфилдийн эрх баригчид энэ гэр бүл Хенригийн хүчирхийлэлд өртөж байгаа юм байна гэдгийг олж мэддэг. Ээж нь болох Кайлатай аль болох ойртон харилцаа үүсгэж тэдний гэр бүл туслахаар ажиллаж эхэлсэн. Гэтэл үүнийг нь олж мэдсэн Хенри хэрвээ чи энэ гэр бүлд юу болж байгаа тухай хэн нэгэнд хэлэх юм бол тэрнийхээ хариуг хэд дахин нугалж авах болно гэдгээ ойлгохорой гэж маш ихээр айлхан сүрдүүлсэн. Хэдийгээр айлхан сүрдүүлж нэг хэсэгтээ дууга болгосон ч гэсэн өөрийнх нь хүчирхийллийн хэрэг ил болох цаг хугацааны асуудал юм байна да гэж бодсон Хенри Спрингфилдыг орхиж авахар болдог. Өөрөө ганцаараа яваагүй Кайлагийн гэр бүлийг тэр чигээр нь дагуулсан явсан. Гэхдээ очих газар нь тодорхой биш байсан ба Аризона, Калифорни, Монтана, Техас гэх мэт Америкийн хотуудаар хэрэгсэж явсан. Энэ хугацаанд болохоор ямар ч өөрийн гэсэн гэр орон байхгүй, орон гэргүй хүмүүсийн байдлаар амьдарч байсан. Ингэж тэнүүчлэн амьдрахдаа тэд нар яаж мөнгө олдог гэсэн бэ гэхээр хүүхдүүд болон Кайла гудамжинд гуйлга гуйж мөнгө олдог ба бүгдээрээ ямар нэгэн том гүрний дор майхан бариад майханд аж төрдөг байсан. Нэлийн хэсэг хугацаанд Америкийн хотуудаар
тэнэгчлэн амьдрсны дараа Хенри өөрийн гэр бүлийн хүчирхийллийн хэрэгээр хайж мөртгөө байсан бах гэдэгт нийтгээд нэг газар сууршихаар болдог. Ингээд сууршсан газар нь Оклахома мужийн Вагонер гэдэг хот байсан. Оклахома сууршсныхаа дараа Хенригийн хүчирхийлэл нь бүр аимшигтай болж эхэлсэн. Тэд нар Оклахомад нийгэм байшин түрээслэн амьдрах болсон ба энэ байшиндаа Кайлагийн гэр бүлийг хордог байсан. Тэг хаашаач гаргадаггүй, хинтээж уулзалтгүй, хинтээж юу ч яриулдаггүй тийм байдалтай байдаг байсан. Ямар ч хүнтэй холбогдох боломж байдаггүй байсан учраас энэ гэр бүл хин нэгнээс тусламж авах бүр ямар ч боломжгүй болсон байсан. Гэвч Кайла нэгэн өдөр зориг гаргаад Хенриг эзэхгүй байх хооронд нь хүүхдүүдээ аваад гэрээсээ цугтсан. Миссури мужийн Independence гэдэг хотод байдаг өөрийнхөө ээжийн гэрт явж очсон. Хенригийн иргэшээлээс бүрэн ангижирч чадлаа гэж бодсон гэр бүл маш жаргалтай байсан. Хэдийгээр Кайлагийн ээж нь баян тансаг санхүүгийн боломжтой хүн биш байсан ч гэсэн энэ нэгний иргэшээлд амьдрахаас хамаагүй илүү жаргалтай санагдаж байсан. Гэвч энэ аз жаргалтай мөчүүд нь хэдхэн 7 хоног үргэлжилсэн ба тэднийг араас нь мөрцөөр байгаад Хенри олоод хүрээд ирсэн байсан. Хурж ирэнгүүтээ Хенри Кайлагийн чи надтай хамт буцахгүй бол би хүүхдүүдийг чи бүгднийг барьж аваад алах болно гэж айлхан сүрдүүлсээр Кайла болон хүүхдүүдийг аваад буцдаг. Оклахомад очсны дараа Кайлагийн гэр бүлийг өөрөөсөө амархан холдох боломжгүй болгохын тулд Кайлатай хүчээр гэрэлсэн. Кайлатай гэрлэхээс гадна Розалинтай бас давхар гэрэлсэн. Тэр үед Розалин 11 настай байсан. Тийм учраас энэхүү гэрлэлтэд мэдээж нууцаар хийсэн. Хурманд нь Кайлагийн гэр бүлийнхэн болон Хенригийн өөрийнх нь төрсөн хүүхдүүд нь оролцсон. Санаартны үүргийг Хенригийн том хүн гүйцэтгэсэн байгаа. Нэг удаа тэднийг алдсан Хенри энэ удаа тэднийг алахгүй тулд маш нарийн нягхуур хянаж цагддаг болсон. Гэхдээ хэсэг хугацааны дараа азар хүүхэд хамгаалах байгууллагаас тэдний гэр бүлийг анхааралтай авдаг. Оклахомад ирээд энэ хоёр ч гэрэлтэд бүртгүүлсэн шүү дээ. Гэрэлтэд бүртгүүлэнгүүтээ өөрийнхөө хүүхдүүдийг гээд нөө хүүхдүүдийнхаа нэр хүсээ бүгднийг бүртгүүлсэн байсан. Энэ хүүхдүүд нь бүгдээрээ сургуулийн насны хүүхдүүд байсан боловч эдгээр хүүхдүүдээс хэн ч сургуульд явахгүй байгааг анзаарсан хүүхэд хамгааллын байгууллага эдний гэр бүлийг шалгахаар ирсэн. Энэ шалгалтаар гэр бүл нь Хенригийн бүрэн эрхшил байдаг гэдг нь илрээд Хенригээс тусгаарлаад хүчирхийллээс хамгаалах төвд байрлуулсан. Ингээд хүүхдүүдийг бүгднийг сургуульд оруулсан байгаа. Энэ үед Хенри гэр бүлээ бүрэн алдсан ч гэсэн ядаж Розалиныг би алдаж болохгүй гэж боддог байсан. Хүүхдүүдийг ямар сургуульд явдгийг нь олж мэдээд байнга дагаж мөрдөн стокинг хийж эхэлсэн. Нэг өдөр Розалин ангийнхаа хүүхдүүдтэй спортын талбай дээр тоглоод байжсэн чинь Хенри хүрээд ирдэг. Тэгснэ Розалин би чамд маш их хайртай. Манай гэр бүл удахгүй буцаад нэгдэх болно гэж хэлдэг. Энэ өдрөөс хойш хэд өдрийн дараа Розалин хичээлээ тараад явах гэжсэн чинь багш нь дуудаж ирснэ. Розалин чамайг авахар нэг хүн ирсэн байна гэж хэлдэг. Розалин нэг ч их юм бодоогүй сургуулийн үүдэн дээр гараад ирсэн чинь Хенригийн том хүү Тобиас зогсож байдаг. Ээж болоо ах ихтнэр чинь өөр газарт байгаа. Тийшээ чамайг дагуулад ирээрэй гэд надад цагсан юмаа гэж хэлээд өөрийнхөө машин суулгаад хөдөлдөг. Нилийн удаа машинаар тавьсны эцснийг байшин дээр хурж ирдэг. Орж утсан чинь тэнцээ ээж нь ч байгаагүй, ах эгч нар нь ч байгаагүй. Хенри болон Хенригийн хүүхдүүд байж идэг. Хенри Розалин руу ойртож ирснэ. Розалин гэртээ тавтай морил ээж болон ах эгч нарыг авчрах гэсэн чинь үнэхээр цаг байсангүй. Уучлаарай гэж хэлдэг. Тэгснээ эргэж хараад хүүхдүүдээ өнөөдрөөс эхлээд Розалин та нарын ээж болсон гэж хэлдэг. Ингээд өөрийгөө барьцаалагдсан болохоо мэдсэн Розалин тэр гэрээс цутахаар маш олон оролдлогыг хийдэг. Цутах орлого хийх тоолондоо Хенрид баригддаг ба тэр тоолондоо Хенригээс маш аимшигтай зодуур болон хүчирхийллийг амсдаг байсан. Харин нөгөө талд Розалиныг алга болсны дараа ээж Кайла нь энэ бол Хенригийн хийсэн хэрэг гэдэг нь ойлгомжтой гэж цагтаад мэдэгдэж албасны мөрдлөгийг эхлүүлсэн. Жил орчмын хугацаанд бол идэвхтэй мөрдлөгийг явуулсан. Гэхдээ энэ идэвхтэй мөрдлөгийн хугацаанд ганц л зүйлийг мэдэж авсан. Тэр нь юу вэ гэхээр сургуулиасаа гарч ирсэн Розалин залуу эрэгтэй барьж явсан саарлунгийн машинд суугаад хөдөлсөн гэдэг л мэдээлэл байсан. Ингэж байгаад 1 жилийн дараа мөрдлөг албасаар хаагдсан. Шалтгаан нь юу байсан бэ гэхээр Розалинаас гэр бүлтэн захаа ирдэг. Би танаа энэ аимшигт гэр бүл дахиж амьдрахыг хүсэхгүй байна. Би өөрийн хүслээр танаа гэрээс явж байгаа учраас намаа дахин битгий хайгаарай гэдэг тийм захаа байсан. Мэдээж ээж нь энэ бол Розалины өөрийнх нь бичсэн зүйл биш ээ. Хенри дарамтлж энэ захааг бичүүлсэн байгаа гэж хичнээн хэлсэн боловч энэ бүхнийг нотлох ямар ч арга байгаагүй учраас цагдаагийнхан тэгсгээд мөрдлөгийг зогсоосон байсан. Розалиныг барьцаалж авчирсан эхний өдрөөс эхлээд Розалины үсийг нь богиносхоод хар өнгөөр будуулаад нүдний шилзүүлгэн байлгадаг болсон. Огт Розалин гэдэг нэрээр дууддаггүй байсан ба ихэвчлэн Стефани гэдэг нэрээр дууддаг гэсэн.
Генрид барьцаалагдсан тэднийд амьдрах болсон Розалин урд өмнөхөөсөө илүү их хүчирхийлэлд өртөж эхэлсэн. Өдөрт 3 ба түүнээс дээш удаа бэлгийн харьцаанд орох шаардлагатай болсон. Түүнээс гадна ямар ч хүн тисэж төвчхийн аргагүй аимшигт зодор хүчирхийллийг амсдаг болсон. Розалиныг барьцааснаас хойш цагдаа нар өөрийг нь мөрдөд ирж магадгүй гэж бодсон Хенри эрен хэсүүчлэх амьдралдаа эргээд ордог. Энэ тентгийн хямдхан мотелуудаар амьдрахаас гадна өөрсдийнхөө машин дотор хоног төрүүлэн амьдарсаар байсан. Ингэж яваад хэдэн сарын дараа Розалин жирэмсэн болсон. Гэтэ төрөн төртлөө ямар ч эмнэлгийн тусламж авч чадаагүй. Хулгайлагдсан Розалиныг хэн нэгэн таньж магадгүй гэж бодсон Хенри түүнийг нэг ч удаа эмнэлэгт үзүүлэхээр авч очиж байгаагүй. Ингэж байгаад төрөх хугацаагаа гүйцэж чадлахгүй хүүхдэн золбдог. Тэр үедээ 12 настай байсан Розалин өөрийнхөө жирэмслэлтийн тухайч хүүхэд төрүүлж байгаа тухайгаач өөрт нь яг юу тохиолдоод байгааг ч бүрэн сайн ойлгож чадаагүй. Зөвхөн Хенригийн хэлснээр л бүх зүйлийг хийдэг байсан. Хүүхэд нь амьгүй төрөх тэр мөчөд одоо би яах вэ гэд Хенригээс асуусан чинь зүгээр жорлон руу урсгачих гэж хүртэл хэлсэн байгаа. Энэ явдал болсны дараа Хенри Розалин хоёр нэг хэсэгтээ тэнмэл амьдралаасаа салж мормны шашны нэгэн сүмийн ойролцоо байрлаад сүмээсээ маш их тусламжийг аваа амьдардаг байсан. Гэтэл удаагүй байж байгаа дахиад Розалин жирэмсэн болдог. Гидсэн хүнд анзаарах туц болоод ирэх үед сүмийнх нь энэ тухай асуу шалгаж магадгүй гэж бодсон Хенри Розалиныг аваад тэр газараас дахиад нүүдэг. Ингээд тэр хоёр хайцсан бэ гэвэл Америкт бүр амьдрахаа болоод Мексик руу явсан байгаа. Мексикт очисон хойноо өөр улсад ирсэн юм чинь асуудалгүй байх гэж бодсон ч юм уу яасан чи Розалиныг эмнэлэгт үзүүлэхээр хойчдаг. Гэтэл эмнэлгийнхэн Розалиныг үзээд төрөх хугацаа нь арай болоогүй байна. Төрөх төхөөд ирэхээр эмнэлэгт ирээрэй гэж хэлээд буцаасан. Гэхдээ яг төрөх мөчөнд болох үед эмнэлэгтээ аваачаагүй. Зүгээр л машиныхаа арын суудлал дээр анхныхаа хүүг төрүүлсэн. Ингээд нялх хүүхдтэй болсон тэр гурав ямар ч нэг толгой орогдох газартай болох шаардлагатай болсон учраас хэрэг хэсүүцэлж яваад нэгэн чиргүүлэн байшинг олдог. Тэр чиргүүл нь хаягдсан чиргүүл байсан бөгөөд ямар ч тог цахилгаан гэх юм байхгүй. Шал нь баргийн тэндээ цоорцсон, маш муухай өндөртэй зүгээр л нэг нар салхинаас хамгаалах дээвэр хант үдил зүйл байсан. Энэ үед Хенри хаяа нэг цагийн ажил гараад олсон мөнгөө ихийг нь арх тамхинд үрдэг. Багахан хэсгээр нь л хоолунд авдаг тийм амьдралтай байсан. Хэдийгээр Хенрид ямар ч хамаагүй байсан боловч нялхуун Розалины хувьд бол маш эрхэм нандин байсан. Тийм учраас хүүгээ эрүүл саруул өсгөхийн тулд Розалин Хенридийн хүүхэд өсгөхөд мөнгө төгрөг нэлээд хэрэгтэй байгаа учраас би ажил хиймээр байна гэж хэлдэг. Тэгтэн Хенри Розалиныг нэрээ ажил хийгээд олсон мөнгийг нь би захиран зарцуулж болох юм биш үү гэж бодоод тэгч ажил хийгээ зөвшөөрдөг. Тэгтээ ажил хийхдээ өөрийнхөө эргэн тойрны хүмүүстэй нэг ч үг солихгүй мөн цаг тутамд юу хийж байгаагаа түүнд заавал илтгэх ёстой гэдэг тушаалыг өгдөг. Ингээд Розалин нэгэн зарим хүний дэлгүүрт ажилд ортгоо. Өдрийн турш дэлгүүрт ажиллах нэрээр Хенригээс хол байх боломжтой болсон Розалин цогтох орлогыг маш олон удаа хийсэн байдаг. Цогтох орлого хийх тоолондоо Хенрид баригдаад маш аимшигтай хүчирхийллийг амсдаг байсан. Энийг нь илтгэх зүйл нь түүний бие дээр үлдсэн байсан. Сүлд нь Розалин олцсны дараа бүрэн шинжилгээнд оруулахад зөвхөн толгоон дээрээ гэхэд 21 удаагийн гэмтэл авч байсан шарахтай байсан. Бараг бүх хавирга нь хугарч байсан, хуучин хугаралтай байсан. Үүнээс гадна бие нь тэр чигтээ маш олон шарах соргуудтай болсон байсан. Цогтох тоолондоо Розалин зөвхөн зодоор хамсахаас гадна бууны шарах хүртэл 3 удаа авч ирсэн юм билээ. Цогтох чаагийг мэдсэн Хенри шууд бууга гаргаж ирээд хэд удаа бууж ирсэн. Тэрнийх нь 3 удаагийнхт нь оногдоод шарах авч ирсэн юм билээ. Олон цогтох орлогын дараа Розалин ер нь ингэж явж байгаад өгчөж магадгүй мэн гэж бодоод цогтыг гэдэг бодлоо бүр мөстэй орхисон. Розалин Хенри хоёр нэг газараа ерөөсөө тийм удаан хугацаар амьдрдаггүй байсан. Хэсэг хугацаанд амьдраад танилуд бий болоод Розалины шарах сориг хөхрөл няцралтыг сонирхоод эхлэх үед шууд тэр газараасаа нүүдэг байсан. Ийхүү 19 жил Хенритэй амьдрах хугацаанд түүний 9 хүүхдийг төрүүлсэн байсан. Хамгийн анхны алдсан хүүхдтэйгээ нийлээд 10 удаа жирэмсэлсэн гэсэн үг. Энэ 9 хүүхдэд ч гэсэн Хенри Розалинтай адилхан аимшигтай хараа хяналтыг тавьдаг байсан. Түүнээс гадна эдгээр 9 хүүхдүүдтэй бүгднийг нь мөн л адилхан хүчирхийлдэг байсан. Бүгд аимшигтай зодуурыг амсдаг байсан. Охтууд нь бас л бэлэн хүчирхийлэлд өртдөг байсан юм лээ. Үүнээс гадна энэ хүүхдүүд нь олигтой устсанд ч ордоггүй, олигтой хоол унд ч иддэггүй, бүр гуталж өмсдөггүй, бичиг үсэг сурах тухай бүр яриач хэрэггүй тийм байдалтай байдаг байсан. Хүүхдүүд юм болохоор өөрсдийгөө байж боломгүй нөхцөл байдалд амьдарч байгаа гэдгээч ойлгох сөхөөгүй тиймэрхүү байдалтай амьдардаг байсан. Энэ бүх хугацаанд
Розалин янз бүрийн цагийн ажил хийж мөнгө олж ирж гэр бүлээ тэжээдэг байсан. Гэхдээ олж ирсэн мөнгийг нь Хенри ихэнхийг нь архи таймханд үрээд хүүхдүүдтэй болохоор багахан л хэмжээний хоол унд өгдөг байсан. Хүүхдүүдтэй ямар ч тийм хувц хунар авч өгдөггүй байсан ба хогноос олсон хувцаар л хувцалдаг байсан. Нэг өдөр хүүхдүүдэд дагуулад Хенри, Розалин хоёр хүнсээ цуглуулахаар дэлгүүр ордог. Авсан хүнсээ бичүүлэхэд кассан дээр зогсож байхад нь ард нь ярианыхэнд гарсан Ян болон Лиза гэх хос хоёр зогсож идэг. Тэр рүү ингээ харсан чинь маш их юм хоол хүнсийг овоолцсон аваад явж идэг. Тэр хоёр тэр үедээ ийм олон хүүхэдтэй гэр бүл болохоор ялцчгүй хоол хүнс их авдсан байна даа л гэж бодоод өнгөрсөн байдаг. Гэтэл яг үнэндээ тэр хоол нь зөвхөн Хенригийн хоол байсан. Хенри тэр хоолоо өөрөө цадтлаа идэж дууссныхаа дараа хоолныхоо үлдэгдлийг хүүхдүүдтэй өгдөг гэсэн. Тэрийг үлдэх вэ гэдгээс шалтгаалаад хүүхдүүд нь хэрэг хоол идэх вэ гэдэг нь тодорхойлогддог байсан. Ингээд дэлгүүрт анх таарснасаа хойш хаяа нэг тэдний гэр бүлийнхэнтэй таардаг болсон Лиза, Ян хоёр тэд нартай үг солихоор хичээж эхэлсэн. Сайн хүүхдүүдээ та нарын хэн гэдэг хэдэн настай ингээл асуунгууд хүүхдүүд ерөөсөө тийм хариулж чаддаггүй. Хажууд ингээ Хенри байж хаан бол бүр дуурдагчгүй хамд жагаал яваад өчтдөг гэсэн. Гисэн хэдий ч энэ хос хоёр ийм гэр бүлийнхэнтэй таарах тоолондоо үг яриа өдөж байсаар байгаад Хенриг байхгүй үед хүүхдүүд нь тэд нартай үг сольдог болж эхэлсэн. Тэгээд өөрсдөө ямар хөв нөхцөл байдалд яаж амьдралгаа баг багаар хэлсээр байгаад энэ гэр бүлийн тухай мэдээлэлтэй болж эхэлсэн. Энэ хос хоёр хүүхдүүд болон Розалинд маш их анхаарал тавиад байгааг мэдсэн Хенри шууд тэр газраасаа нүчдэг. Гэхдээ энэ хугацаанд бол Хенри хараа хяналтанд маш их суларсан байсан. Сүүлийн хэдэн жил Розалин нэг ч удаа цухтаа хорлолго хийж байгаагүй. Тэгээд жилээс жилд хүүхдүүдийн тоо нэмэгцээр байсан учраас цухтаасаа нэгэнт өнгөрсөн. Ингээд өөрийнх нь бүрэн хэрэгшээлд орсон гэдэгтээ итгээд түүнийг болон хүүхдүүдийг тийм ч аимшигтай ихээр хараа хяналтанд байлгахаа болсон байсан. Ингээд хэдийгээр нүүсэн боловч яг тэр Вакаха мужийнхаа нэгэн уулын тосгонд буюу хуучин байсан газраас нэг их холгүйхэн газар нүүж утсан. Гэхдээ өөр газар нүүж утсан Розалин Ян болон Лиза хоёртой нууцаар холбогдсон хിവэрэ байсан. Тэгээд нэг удаа Хенриг гэртээ байхгүй байх хооронд нь өөрийнхөө шинээр нүүж ирсэн газараа зааж өгөөд гэртээ Ян болон Лизаг хүрдэг. Олигтой хоол ундч иддэггүй, олигтой уцсанд ч ордоггүй, хүн амьтантай ч нэг их үг солилцдоггүй хүүхдүүд болон эмэгтэйг хараад Ян Лиза хоёр нэг олигтой амьдардаггүй гэдгийг мэддэг байсан ч гэсэн гэрт нь очих тэр мөчөд бүр аимшигтайгаар цочсон байдаг. Ян Лиза хоёр машинтаа ингээд хэдий байшин руу ойртох тусам хүүхдүүд балкон дээрээсээ тэр хоёрыг хараад мэдчилдэг. Балконд нь ямар ч шил гэж байхгүй. Зүгээр л цонхны араам байсан. Араам дээрээс нь ингээд хүүхдүүд нь зүгтцэн тэр хоёрлоо ингээд таллаа зогсож байдаг. Гэрлөө нь яваад орсон чинь зүгээр л хаягдсан байр байсан. Шал гэх юм юу ч байхгүй. Зүгээр цемент. Тэгээ тэр цемент дээр нь йогийн тасгал хийдэг матрас шиг тийм нэмгэн нэг дэвсгэр дэвссэн. Тэр нь болохоор хүүхдүүдийн ор байсан. Энэ бүгдийг олж харсан Лиза Ян хоёр бит хоёр энэ хүмүүс заавал туслах ёстой гэж боддог. Гэхдээ хаанаас яаж эхлэхэд тэр хоёр мэдэхгүй байсан. Учир нь тэр үед Розалин өөрийгөө барьцаалагдаж өдийг хүртэл ингэж амьдарч байгаа гэдгээ огт яриаггүйсэн. Тэр үед Ян Лиза хоёр юу гэж бодож байсан бэ гэхээр зүгээр насны зөрүүтэй хос тэгээд нөхөр нь маш хүчрхийлэгч олон хүүхдтэй хэцүүхэн амьдардаг эмэгтэй л гэж боддог байсан байгаа. Тэр өдрөөс хойш Ян Лиза хоёр боломж олдох тоолонд тэдний гэрс ирдэг болсон. Улам ойртож тотносхын хэрээр Розалины тухай илүү олон юм мэдэж аваад нэг удаа түүнийг 12 наснда анх удаа жирэмсэлжсэн гэдгийг олж сонсдог. Түүнийг жирэмслэх үед нь Хенригийн насыг тооцоолж үзээд энэ хоёр бол зүгээр л насны зөрүүтэй хосууд биш юм байна. Энд ямар нэгэн буруу юм байна гэж мэддэг. Тэгээд Лиза Розалинд чиний нөхрийг чинь шоронд оруулах боломжтой ямар нэгэн зүйл байгаа бол бит хоёр нөхрөө чинь шоронд хийхэд туслая гэж хэлдэг. Энэ үед нь бол Розалины хамаг биеийг салгалж эхэлдэг. Нэгдүгээр маш ихээр айгаад, хоёрдугаарт маш ихээр баярлснаасаа болоод тэгсэн байдаг. Яагаад гэхээр энэ 19 жилийн хугацаанд түүнд туслая гэж хэлжсэн хамгийн анхны хүн нь тэр хоёр байсан. Ингээд Хенригээс нэгэн цухтаасаа өнгөрсөн гээд цухтах бодлоо бүр мөсөн хайсан байсан Розалин дахин цухтыг гэсэн зориг орж ирээд цухтахтаа баг багаар бэлдсээр байсан. Нэг өдөр Хенри согтуу бараг тасарсан гэртээ орж ирээд унтаад өгдөг. Тэр үед нь Розалин 8 хүүхдэд дагуулад таксинд суугаад цухтсан. Уул нь 9 хүүхэдтэй штэ. Яагаад 8 байсан бэ гэхээр машины арын суудал дээр турдаг хамгийн том хүн тэр үед гэрээсээ цухтаад алга болцсон байсан үе юм билээ. Ингээд үлдсэн 8 хүүхдэд дагуулад Розалин таксигаар Лиза болон Яны гэр рүү явжчихсан. Лиза болон Яны тусламжтайгаар гэр бүлийн хүчирхийллийн хэрэгээр Хенриг төр зуур баривчлуулж чадсан. Хенриг баривчилгаанд байх хугацаанд нь амжуулаад хүүхдүүдээ аваад Америк руугаа буцах хэрэгтэй болсон. Мэдээж Америк руу буцахын тулд мөнгө хэрэгтэй болж таарна. Тэр мөнгийг олохын тулд Розалин ажил хийж эхэлсэн.
Энэ хугацаанд Ян болон Лиза хоёр Розалиныг 8 хүүхэдтэй гэртээ амьдруулан Розалиныг ажилдаа авсан хойгуур нь хүүхдүүдийг нь харж үлддэг болсон. Хос хоёр хоёулаа тэтгэврт гарсан хөгшин хосууд байсан ба санхүү эдийн засгийн хувьд ч гэсэн тийм ч боломжтой хүмүүс биш байсан. Гэхдээ энэхүү гэр бүлийг аврахын тулд тэр хоёр чадах бүхнээ хийж байсан. Энэ хугацаанд хос хоёртой нэлээд ойртож цотонсон Розалин өөрийнхөө түүхийг бүхэлд нь ярьж өгсөн. Өөрийг нь Стефани гэдгүү Розалин гэдэг 11 настайдаа Хенрид тулгаалагдчихсэн. Хенри өөрийнх нь хойд эцэг байсан гэдгийг хүртэл бүгднийг ярьж өгсөн. Америк руу буцахын тулд эхлээд Мексикт байдаг консулын газарт хандсан юм лээ. Гэтэл консулын газар энэ тохиолдолд та нарыг бүгднийг Америк руу буцаах ямар ч тийм арга зам байхгүй гэж хэлсэн юм лээ. Тэгэхээр Ян Лиза хоёр түүнийг барьцаалагдсан хүүхэд гэдгийг нь мэдчихсэн болохоор Google дээр түүний Розалин Маккенс гэдэг нэрийг нь хийгээд хардаг. Гэтэл түүнийг алга болоод 1 жилийн хугацаанд мөрж явах хугацаанд хайжсэн зураг тууцанд гараад ирдэг. Тэр хуудсыг харах мөчөд тэр үед байсан дүр төрхөөсөө огт өөрчлөгдөггүй байгаагийг нь олж мэддэг. Ингээд энэ тухайгаа сүлд нь Ян ярилцлах төгтөө хэрвээ хүмүүс жоохон л анхаарал хандуулаад харсан бол тэр зураг сууц дээр байгаа хүүхэд энд явж штэ гэдгийг мэдэх бүрэн боломжтой байсан. Яагад гэвэл Розалин тэр зурагтайгаа яг таг адилхан царай зүстэй хэвээрээ байсан гэж хэлдэг. Ингээд Ян Лиза хоёр Америкийн үндэсний сургууль алга болсон хүүхдүүдийн төв гэдэг газар байдаг юм. Тэр газар руу хандаад Розалин Маккенс гэдэг хүүхдийн мэдээлэл байна уу гэдээ асуудаг. Гэтэл тийм ээ энэ сургууль алга болсон хүүхдийн бүртгэлд ийм нэртэй хүүхэд одоо хүртэл байгаа гэж хэлдэг. Энэ хүүхэд ч одоо ингээ Мексикт байна. Энэ эмэгтэйг өөрийнх нь 8 хүүхдүүдийн хамт Америк руу буцаах хэрэгтэй байна гэж хүсэл тавьсан. Тэр газраас хүмүүс ирж уулзаад сургууль алгуулсан Розалин Маккенс мөн байна гэдгийг бүрэн баталгаажуулсны дараа бүх шат амжилгын наривчлан бэлтгэж Розалин болон 8 хүүхдийг Америк руу буцааж чадсан. Энэ үед Ян болон Лиза хоёр энэ гэр бүлийг аврах нь өөрсдөд нь оногцсон амьдралынх нь хамгийн чухал даалгавар гэж үзэжсэн ба тэр 9-ийг Америк руу нисэх үед нь одоо үлдсэн амьдралаа ямар ч зовлонгүйгээр өнгөрөөрэй гэд ерөөгөөд үлдсэн байдаг. Ингээд 20 жилийн дараа Розалин өөрийн төрсэн гэр бүлийнхэнтэйгээ уулзах боломжтой болсон. Гэр бүлийнхэн рүү залгаад Розалин олцсон гэхэд баг бүгд итгээгүй аль хэдийн нас орсон байхгүй болсон гэдэгт нь итгэсэн байсан гэр бүл нь маш ихээр гайхаж очирцсан. Гэр бүлийнхэнтэй эргэн уулзаад удаагүй байсан Розалинд нэгэн муу мэдээ ирдэг. Гэр бүлийн хүчирхийллийн хэрэгээр баривчлагдсан байсан Хенри баривчилгаанаас суллагдаад хаашаа ч юм сургуу алга болсон байсан. Энэ мэдээг сонсоод Розалин Хенри ч гэсэн Америкт эргэж ирээд өөрсдийг нь олоод ирэхүй гэж маш ихээр хайсан. Розалины хэрэг FBI-д шилжээд мөрдлөгийн шатанд явж исэн боловч Хенриг суллагдаад цуцсан гэдгийг нь мэдсэн Розалин өөрийнхөө түүхийг олон нийтэд дэлгэх нь өөрсдийгөө хамгаалах цорын зарга юм байна гэж ботсон. Ингээд 2017 оны 9 сард өөрийнхөө түүхийг анх удаа сонингийн нийтлэл болон хэвлүүлсэн байгаа. Энэ нийтлэл гарснаас хэдхэн хоногийн дараа Америк руу буцах гад явж исэн Хенри хил дээр цагдаа нарт баригддаг. Хүүхэд барьцаалсан, хүүхэд хүчирхийлсэн хэрэгээр баривчлагдсан Хенриг мөрдөн шалгах хугацаанд түүний хохирогч нь зөвхөн Розалин биш гэдэг нь бол тодорхой болж эхэлсэн. Розалинаас гадна түүний төрсөн охид нь ч гэсэн хүчирхийллийн хохирогчд байсан ба Миссури мужид амьдарч байхдаа ч гэсэн гудамжинд олон охидуудыг хүчирхийлдэг байсан нь илэрсэн. Ингээд 2019 оны 6 сард түүний шүүх хурал нь эхэлсэн. Тэр үед Хенри 63 настай байсан ба өөрийгөө ямар ч гэм буруугүй Розалины хэлж байгаа бүхэн бүгд худлаа гэж гүрээсээр байсан. Гэвч Розалины хэлж байгаа нь үнэн болохыг нь түүний болон түүний хүүхдүүдийнх нь биеийн дээрх бүх шарх сойрог гэрчилж байсан. Тэднийг цугтахтан тусалсан Ян болон Лиза ч гэсэн шүүх хуралд оролцож ямархуу байдалтай амьдардаг байсныг бүгднийг гэрчилсэн. Үүнээс гадна Розалиныг барьцаалахтан тусалсан Хенригийн том хүү болох Тобиас ч гэсэн шүүх хуралд оролцоод Хенригийн сүрдүүлгээр Розалиныг барьцаалсан. Хенригийн сүрдүүлгээр барьцаалж түүнд аваачж өгдөг байсан охтууд зөвхөн Розалинаар тогтохгүй олон байсан гэдгийг хүртэл мэдүүлсэн. Харин шүүх хурлын төгсгөлд Хенри өөрийгөө өмөрсөн 30 хуудас мэдгдлийг уншсан боловч Хенриг бүх зүйл ангид буруутай гэж тогтоогоод бүх насаар нь хорих ял оноосон байдаг. Ингэж Хенри Розалины амьдралаас бүр мөсөн алга болсон боловч түүнээс салсны дараах амьдрал ч гэсэн Розалины хувьд тийм амархан байгаагүй. Яагаад гэхээр түүнд санхүүгийн хүндрэл тулгарч эхэлсэн. Розалин хэдийгээр 2-3 ажил зэрэг хийжсэн ч гэсэн түүний олсон мөнгө зөвхөн байрныхаа төрөөсийг төлөхөд л хүрдэг байсан. Учир нь юу вэ гэхээр Розалин мэдээж 11 настай барьцаалагдаж 30 наснда эргэж ирсэн болохоор энэ хугацаанд сурч мэдсэн ойлгохтой мэдлэг чадвар гэх юм байхгүй.
түүний олж хийж чадах ажил нь хамгийн бага үнэлгээтэй тийм ажил байсан учраас олсон мөнгө нь олигтой амьдралд нь хүртэхгүй байсан. Мөн 8 хүүхэд нь 8-аас сургуульд явж эхэлсэн ба хувц сунар хичээлийн хэрэгсэл гэх мэтлэн зардлан ч гэсэн тэр хэрээр өссөөр байсан. Ингээд Розалины энэ байдлыг сонссон хэсэг хүмүүс түүнд туслахаар болсон. Тэр дунд нь Жезили Дугард гэдэг нэртэй нэг эмэгтэй байсан. Тэр эмэгтэй нь Розалинтай адилхан хүүхэд байхдаа барьцаалагдаад 18 жилийн дараа эргэж ирсэн эмэгтэй байсан. Эргэж ирснийхаа дараа өөрийнхөө нэртэй сан байгуулад өөртөө адилхан хохирогчдод тусалдаг болсон. Тэгээд энэ сангийнх нь дараагийн туслах хүн нь Розалин болсон. Үүнээс гадна олон бизнесийн байгууллагууд сайн дурынхан Розалин тусалдаг. Тэдгээрийн тусламжтайгаар Розалин өөрийн гэсэн байшинтай болсон ба тэр хүмүүс байшинд нь засвар хийж өгөөд тавилга болон цахилгаан бараа хүртэл хандуулсан. Төрөөсийн байшин биш өөрийн гэсэн байшинтай болсон учраас багч гэсэн олсон мөнгө нь бусад амьдралынхаа хэрэгцээнд зориулах боломжтой болж эхэлсэн. Ингэж олон хүмүүс тэдний амьдралд тусалсаар байсан боловч Розалин болон хүүхдүүд нь нэг л зүйлээс салждахгүй хэвээрээ байсан. Тэр нь юу вэ гэхээр сэтгэл зүйн травмагаас салждахгүйсэн. Энэ олон жилийн хугацаанд хүчирхийлэлт байсан хүмүүс биеийн дээр нь сорив тогтдог шиг тархинд бүр сорив шиг болоод тогтсон байдгийн юм байна л та. Зүгээр ингээл ажиллаа хийгээ бичсэн. Гинт нөгөө амар туулжсэн амьдрал нь нүдэнд нь харагдал унтах гад төвчж ангууд л дахин бодогдол тэр үеийнх нь айцлууд нь дахин мэдрэгдэл зүгээр байгаа хэвэн хүн шиг амьдралаа үргэлжлүүлэх боломж маш хэцүү байдаг юм байна. Энэ бүгдийг даван туулахын тулд маш урт удаан хугацааны сэтгэл зүйн эмчилгээ хэрэгтэй байдаг гэсэн. Энэ бүх сэтгэл зүйн эмчилгээнийхэн төлбөрт нь ч гэсэн Жезили Дугардын сан тусалсан хിവэр байсан. Одоо харин эндээс энэ Жезили Дугардын хэргийн тухай ярьж өгье. Энэ хэрэг бол маш алдартай хэрэг учраас баг ихэнх хүмүүс мэддэг гэж магадгүй богинохон яриад өгье. Жезили Дугард хойд эцэг болон ээж охин дүүгийнхаа хамт амьдардаг охин байсан. Гэр бүл нь бол анх Калифорни мужийн Оранж каунтид амьдардаг байсан. Жесиг 10 нас хүрэх үед нь бага насны 2 охинтой аав ээж нь арай аюулгүй гэж бодоод Калифорнигийн Солт Лейк Тахо гэдэг хот руу нүүсэн юм лээ. Тэр газраа нүүж ирээд 9 сар болж байхад буюу 1991 оны 6 сарын 11 өглөө Жези барьцаалагдсан. Энэ барьцаалагдсан үйл явдал нь бүр үнэхээр аимшигтай байсан. Тэр өдөр Жесигийн ээж нь арай эрт ажиллаа явсан байсан юм лээ. Аав нь бол гэртээ байсан. Америкийн бага сургуулийн хүүхдүүд чинь автобусны буудал дээрээс сургуулийнхаа автобусанд цугаа сургуультай явдаг штеп. Тэр өдөр ч гэсэн Жеси сургуулийнхаа автобусанд суух гад алхаад явж байхад нь хажуугаар нь өнгөрчсэн нэг судлын тэрэг гинт урдуур нь орж ирээд цогсдог. Жолооч нь өөрийнхөө цонхыг булгаснаа цахилгаан борохоогоор Жесиг тухайн алдуулаад унгачдаг. Тухайн алдаж унахтай зэрэгцээд жолоочийн хажууд талжсэн нэг эмэгтэй гүйж гарч ирэнгүүтээ ухаалцсан Жесиг тэрж аваад машиныхаа арын суудалд суугаад тэр чигээрээ хөдөлсөн. Энэ бүхнийг гэрийнхаа цонхоор, гэрийнхаа тагтан дээр цэцэрлэг дотроо гэх мэтлэн хүүхдүүдийн автобусны цонхыг хараад зогсож байсан эцэг эхчүүд бүгд олж харсан. Энээс гадна ашаан дотор юм хингээд Жесиг автобусандаас суух нүг гэд хараад зогсож байсан аав нь хүртэл харсан байдаг. Гэгээн цагаан өдөр нүдэн дээр хүүхдийг ингээ хулгайлаад аваад явсныг нь харсан аав нь араас нь хөөхгөөд кармана тэмтэрж үзсэн чинь машиныхын төлхөр байхгүйсэн. Нүднийх нь урд нэг дугуй харагдаг. Тэнгүүтэнд шууд тэр дугуйг унаад л араас нь хөөсөн. Гэхдээ мэдээж машиныг дугуйгаар гүйцэн гэж юу байх вэ? Ингээд тэр машин ямар дугаартай машин гэдгийг ч мэдэж чадаагүй, дотор нь байсан хүмүүс нь ямар царайтай хүмүүс байсан бэ гэдгийг ч мэдэж чадаагүй. Сар лунгийн машин байна л гэдгийг нь хараад үлдсэн байсан. Охиныг барьцаасан эрэгтэй нь бол тэр үедээ 40 настай байсан Филипп Гаридо гэдэг эрэгтэй байсан. Энэ эрэгтэй бэлгийн хүчирхийллийн хэрэгээр шоронд сууж агаад батлан даалтаар GPS-тэй шагааны бугуучтайгаар судлагдсан эрэгтэй байсан. Хажууд нь сууж явж байсан эмэгтэй нь 36 настай түүний эхнэр болох Нэнси гэдэг эмэгтэй байсан. Ганцаараа алхаж явж байгаа Жеси охиныг хараад энэ охины нөхөртөө бэлэг болгон өгүүл зүгээр юм байна гэдэг санааг анх гаргасан хүн түүний эхнэр Нэнсинээс. Жесиг барьцаалаад арын суудал дээр суугаад цонхоор харагдуулахгүй тулд 3 цагийн турш гэртээ харин харьтлаа түүний толгойг нь доош нь дарж явсан хүн ч гэсэн Нэнси байсан. Хоёр барьцаалагч гэртээ харсныхаа дараа Нэнсиг бүрэн нүцгэлээ толгойд нь шуудаа шиг юм углаад гэрийнхаа арын хашаанд байдаг амбарт оруулаад төгчсөн. Энэ Филипп гэх хэрэгтэй ер нь бол сэтгцэн хувьд тийм эрүүл сарлах биш байсан юм шиг лээ. Өөрийгөө 3 дахь дуу хоолой сонсдог гэж боддог. Тэгээд тэр 3 дахь дуу хоолой нь бага насны охиныг барьцаалан хүчрхийл гэж өөрийг нь хэлдэг гэдэгт итгэдэг тийм хэрэгтэй байсан. Энэ амбар нь гадагшаа дуу чимээ нэвтрүүлдэггүй амбар байсан. Тийм учраас дотор нь хичнээн орилж харалж хашгирсан ч гадна яваа хүмүүс нь түүнийг сонсох боломжгүй байсан. Амбарт оруулж хорсныхоо дараа чи эндээс цогтно гэсэн ямар нэг орлого хийж болохгүй. Гадаа хашаанд маань анч нохоо байгаа. Тэр анч нохоо чамаа гарч ирэх мөчөө шууд барьж аваад идэх болно. Хэрвээ чи тэр нохоонд бариулсан ч гэсэн амьд байлаа гэж бодоход би чамаа хүний наймаачтад өгөөд эргэтний ч зарах болно гэж айлгсан байгаа юм. Ингээд 11 настай Жейсид өдөрт хэд удаа бэлгийн хүчирхийлэл үйлдэх болсон. Бузар үйлдэлээ хийснийхаа дараа Филипп
өвдөг сүгд нулимс сурсган уучлах гэдэг байсан. Би чамд ийм зүйл хийхийг үнэхээр хүсээгүй. Миний толгой сонсогддог тэр дуу хоолой намайг ийм зүйл хийхийг шаарддаг юм а. Чи харин ч энд байгаадаа баярлах хэрэгтэй. Яагаад гэвэл чи энд байгаа болохоор олон өөр охтуудыг ийм аимшигт зүйл төртгөөс аварч ийн гэсэн үг гэж хэлдэг байсан байгаа. Тэгээд уйлж уучлахгүйснийхаа дараа амбаарынх нь хаалгын төгжөд гараад явдаг байсан. Энэ амбарт 4 хаан нэг дээвэр нэг жижигхэн цонх нэг матраснаас өргөж байдаггүйсэн. Энд Джейсиг хорихтой байн гавлж байлгадаг байсан. Тэгээд Джейсиг авчирсан өдрөөс эхлээд одоо чи Джейси биш болсон Элиса гэдэг нэртэй болсон шүү гэж хэлсэн. Нөгөө талд нь Джейсигийн сургуулсан хэргийн талаар орон даяараа цацагдан бөө юм болж байсан. Хүүхдүүд сургуультаа явж исэн гэгийн цагаан өдөр сургуультаа явж явах замаас нь хулгайлагдсан болохоор тэр зам дээр маш олон хүүхдүүд сургуулийн автобус руу явж исэн. Хинч байх боломжтой байсан гэдгийг мэдэрсэн эцэг эхчүүд маш их айс хүүц давтан энэ хэрэгтнийг заавал барих хэрэгтэй гэж бөө юм болж байсан. Ингээд Джейсиг олохын тулд маш олон хүмүүс оролцсон. Тэр хотынхан баг бүхэлдээ оролцсон. Тэгээд Джейсиг гэртээ эргэж ирээрэй гэд түүний дуртай ягаан бантикийг энтэнд мод болон хашаандаа хүрүүлэгжсэн. Мөн Джейсигийн найдвар гэдэг нэртэй сайн дурын байгууллага үүсээд өдөр шөнөгүй ээлжлэн хүмүүс хот даяар хайж исэн. Мөн Джейси хаа нэгтгээс олж сонсож магадгүй гэд Джейси гэдэг нэртэй дуу хүртэл зохиогоод түүнийг радио телевизээр цацаж байсан. Гэвч Филипп Джейсид юу гэж хэлдэг байсан бэ гэхээр гадуур чамайг хайж байгаа нэг ч хүн байхгүй. Угаасаа ээж авч чамд хайргүйсэн юм лээ. Бараг чамайг алга болсон чинь баярлж байгаа гэж тархийг нь угаасаар байсан. Энэ үед Джейсигийн ээж нь олон телевизүүдэд ярилцлага өгсөн ба ярилцлага бүртээ Джейси хаа нэгтээ амьд байгаа тэр заавал эргэж ирнэ гэж байнга хэлдэг байсан. Гэвч 1 жил дараа нь 2 жил өнгөрсөн боловч Джейси эргэж ирээгүй. Ингээд 2 жилийн дараа анх юуж байгаагүй амбарт нь багаар юм нэмэгдэж эхэлсэн. Эхэндээ түүнийг уншаарай гэд ном өгдөг байсан. Сүүлдээ түүнд дэвтэр болон үзэг өгсөн. Тэгээд дэвтэр үзэгтэй болсон Джейси өдрийн тэмдэглэл бичиж эхэлсэн. Өдрийн тэмдэглэл бүр аяга өргөдөлтэй иймэрхүү юм бичсэн байдаг гэсэн. Ээж маань намайг санаж байгаа болов уу? Ээж маань намайг бодож байгаа болов уу? Намайг марцсан байгаасаа, санахаа болсон байгаасаа хэрвээ санаж бодож байгаа бол маш их зовж байгаа байх гэж бодож ин гэх мэтлэн бичсэн байдаг гэсэн. 1994 онд буюу барьцаалагдсанаас 3 жилийн дараа 14 нас хүрсэн байсан. Энэ үеэс тарих угаалтанд бүрэн автсан гэдэгт нь итгэсэн Филипп Нэнси хоёр түүнийг гавийг нь тайлсан. Амбарт нь бас телевизээр тавьж өгсөн байгаа юм. Тэгтээ телевизээр тавихтаа өөрийнхөө тухай мэдээ юм уу докюментари үзчих магадгүйгээд зөвхөн хом шопингийн сувг үзхийг л зөвшөөрдөг байсан. Тэгээд ямар ч юм худалдаж авах боломжгүй нөхцөл байдалд байгаа хүнд хом шопингийн нэвтрүүлэг ямар ч сонирхолтой байх нь тодорхой. Гэхдээ Джейси зургаттай болсондоо маш их баяртай байсан. Филипп болон Нэнсигийн хоолойноос өөр хүний хоолойг сонсох боломжтой болсондоо баярлж исэн. Джейси барьцаалж авчирснаас хойш Нэнси Филипп хоёр түүнд зөвхөн фаст фуд л захиалж өгдөг гэсэн. Тэгсэн чинь нэг орой гэрийн халуун хоол хийгээд Джейси дээр хурж ирдэг. Тэгснээ урлаа хамтдаа хооллож яснаа. Бидний бодлоор чи жирэмсэн болсон юм шиг байна гэж хэлдэг. Роселинтэй адилхан дөнгөж 11 настайдаа барьцаалагдсан болохоор жирэмслэлт гэж юу байдаг, хүүхэд төрүүлэх гэж юу байдаг тухай огт мэдэхгүй байсан. Джейси тэр үед нь юу ч ойлгоогүй. Хэсэг хугацааны дараа гидсэн томорсоо төрөх болдог. Өрхөд ингээ гиз бацлаад өвдөлтөжтэй те тэр үед нь Джейси бүр ингээ гайхаад яхад миний бие гинт ингээ муутчихва. Яхад гиз маань ийм амар өвдөд байна. Энэ ишээ харуул зүгээр болох юм болов ишээ харуул зүгээр болох юм болов гэл ингээл хідэн тийш холборол байж ахт нь Филипп орж ирээд түүнийг төрөх гээд байгааг нь анзаардаг. Ингээд Филипп хүүхдийг нь их барьж авдаг. Тэгээд Джейси охинтой болсон хэдийгээр барьцаалагч гэмт хэрэгтний хүүхэд байсан ч гэсэн их хүний зүүн совингоороо Джейси хүүхэдтэй бол маш хайртай байсан. Дахиад 2 жилийн дараа буюу 16 настайдаа 2 дахь охиноо төрүүлсэн. Харин энэ үеэс Нэнси Джейсид маш муухай хандаж эхэлсэн. Учир нь юу вэ гэхээр Нэнси Филипп хоёр дундаасаа төрүүлсэн хүүхэд байдаггүйсэн юм лээ. Угаасаа төрүүлэх боломжгүйсэн юм уу эсвэл төрүүлэх хүсдэггүйсэн юм уу сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан хүүхэд байгаагүй. Гэтэл Филипп Джейси хоёрын голоос 22 хүүхэд төрсөн. Хүүхдүүдтэйгээ цагийг өнгөрөөж байгаа Джейсиг харахад маш их жаргалтай байгаа нь мэдэгддэг байсан. Тийм болохоор Нэнси атаархсандаа ч юм уу, харцсандаа ч юм уу энэ хоёр охинд өөрийгөө ээж нь гэж хэлж болохгүй. Зүгээр эгч нь л гэж хэлэх хэвээр. Энэ хоёр охин одоо миний охин болсон гэдээ аваад явцдаг. Гэхдээ энэ үед Джейси тэдний гэрт барьцаалагдсан ирээд 7-8 жил өнгөрцөн байсан болохоор тарих угаалтанд бүрэн орсон гэрээс нь цотхгүй гэдэгт итгэдэг болсон тэр хоёр амбар гэр хоёроо хооронд орж гараад хүүхдүүдийг харж хандхайг нь бол бүрэн зөвшөөрдөг байсан. Энэ хэрэг дээр гэхдээ маш уур хүрмээр нэг зүйл байгаа. Джейси энэ байгаа байдлаасаа гарах боломж бүр маш их байсан. Филипп GPS-тэй шагаан хянагч зүүдэг тийм хүн байсан шүү дээ. Тэрийг хяндаг байгууллагаас нь 60 удаа түүнийг шалгахаар гэртэн цагдаа нар ирсэн байдаг байгаа.
Тэр үедээ тэд нар ажлаа бүрэн хийсэн бол JC-г олох бүрэн боломжтой байсан. GPS-ийн хяналтын системд нь өдрийн маш олон цагийг арийнхаа хашаанд Филипп өнгөрүүлдэг нь бол бичигдэн үлдсэн байсан. Тэгэхээр хэрвээ нэг удаа нэг хүн энэ юрны арийнхаа хашаанд юу хийдэг юм бол арийнхаа хашаанд юу байдаг юм бол гэж сонирхож үзсэн бол тийшээ ороод шалгах боломж байсан. Гэхдээ энэ 60 удаагийн шалгалтын дээр нэгэн ч тэрийг сонирхож шалгаагүй. Тэр доторхыг нь тойрч харчаал гараа явчихдаг гэсэн байгаа. Тэрнээс гадна JC гэрт нь орж гараад байдаг боломжтой болсон байх үед нь ч гэсэн цагдаа нар иржсэн байгаа. Тэгээд JC-г харчингуудаа энэ охин юу охин ингээд асуунгууд манай хамаатны охин мама төр манад амьдрахаар ирсэн байгаа гэ хэлэнгүүт нь гээл өнгөрцөн бидэг байгаа байхгүй. Уул нэг хяналтаар ирж байгаа цагдаа нар бол ямар хүн дээр ирж байгаагаа мэдчихэж байгаа шүү дээ тий. Филипп урд нь хоёр өөр хэрэгээр шоронд орж исэн байлээ. Нэг нь болохоор бага насны хүүхдийг хүчирхийлсэн, нэг нь болохоор зүгээр годамжинд явжсэн нэг эмэгтэйг барьцаалан гараж чөлөө зойр чөлөөний газар авчиад хэд хоног хүчирхийлсэн. Тим хоёр хэрэгээр шоронд орж исэн байгаа байхгүй. Тэгэхээр ийм хоёр хэргийн бүртгэлтэй хүн дээр очиод гэрт нь үл таних нэг бага насны охин байхад гэд өнгөрөөд явчихж байгаа байхгүй юу. Амар тэнэг бас тий. Зөвхөн тэгэж зогсоогүй заяа. Янз бүрийн JC-г олох боломжтой дуудлага цагдаагийн газар зөндөөрдөг гэсэн байгаа байхгүй юу. Сургууль болсон JC гэх охинтой нэлээд төстэй царайтай охин энэ айлд харагдаад байна гэдэг дуудлага нэг удаа иржсэн байгаа. Нэг удаа болохоор Филипп гэдэг айлын арын хашаанд шаргал үстэй бага насны хоёр хүүхэд харагдаад байна. Эдний хуул нь хүүхдэггүй айлсан. Юу хүүхдүүд юм бол шалгаад үзчихэ гэсэн дуудлага иржсэн байгаа. Филипп бас хар тамхи хэрэглэсэн хэрэгээр нэг хэдэн 7 хоног шоронд орсон. Тэр үед нь гэрт нь хар тамхи байна уугүй гэж нэгчгээр цагдаа нар ирсэн байгаа. Тэр үедээ зөвхөн гэр доторхыг нэгжэл арийнхын хашаанд нэгч гарч үзээгүй байдаг. Гэх мэтчлэн маш олон удаагийн JC-г олж илрүүлэх боломжтой байсан тохиолдлуудыг цагдаа нар алдсан байдаг. JC ч гэсэн өөрөө тэр гэрээс цогцох боломжтой боломжоо алдчихсан тохиолдол байдаг. 2000-ад оны ихэнх үеэр буюу JC барьцаалагдаад 10 жил өнгөрсний дараа Филипп принтингийн бизнес эхлүүлсэн билээ. Гэртээ тэр бизнесээ явуулдаг байсан. Тэр үедээ JC-г ажилдаа ингээд зардаг байсан байгаа байхгүй. JC тэр үед нь юу хийдэг байсан бэ гэхээр утасны дуудлаганд хариулдаг, харилцагчд руу мэйл бичдэг тийм хоёр ажлыг хийдэг байсан байгаа. Тэр үедээ уул нь ганцхан удаа 911 рүү залгаал би JC-лээд угаард байна гэд нэрэл хэлсэн л бол шууд тэр үед нь цагдаа нар очих боломж байсан. Эсвэл интернетэд өөрийнхөө нэрийг хийгээл ганц удаа хайсан болвол өөрийг нь хичнээн олон хүн хайсаар байгааг олж мэдэх боломжтой байсан байна. Гэхдээ JC барьцаалгахдаа 11 настай байсан. 10 жилийн хугацаанд юу яаж хөгжсөн мэдэхгүй. Уцаар ярьсан утасны дуудлага бүрийг интернетэд хийж байгаа үйлдэл бүрийг нь Филипп болон Нэнси хоёр нэг бүрчлэн харж чаддаг гэдэгт нь итгэдэг байсан. Тэрнээсээ айгаад юу ч хийж чаддаггүй байсан гэж ярьсан. Ингэж олон боломжийг алдсаар 2008 он болдог. Маш олон хүмүүс амаараа хэлэхгүй ч гэсэн дотроо одоо JC аль хэдийн энэ хорвоод байхгүй болсон байлгүй дээ гэж боддог болсон үе байсан. Гэтэ JC-гийн ээж нь охин нь хаана ихтэй амьд байгаа заавал гэртээ эргэж ирнэ гэдэгт бүр 100% бат итгэлтэй байдаг байсан. 2009 оны 8 сарын 24-ний өдөр буюу JC барьцаалагдсанаас 18 жилийн дараа Филипп, эхнэр Нэнси, JC болон хоёр охинтойгоо ингээд тавуулаа Беркли их сургуулийн кампус дээр явж очдөг. Тэгээд явж утсан зорилго нь юу байсан бэ гэхээр Филипп ч өөрөө жоох ингээм юмтай шүү дээ тий. Өөрийгөө ингээ бурхнаас сонгогдсон хүн, дуу хоолой сонсдог хүн гэдэгтээ бүрэн итгэдэг. Тэр итгэлийнхаа дагуу шашны шинэ урсгал бий болгосон байсан. Тэр урсгалаа олон таниулахын тулд ивент хийх хэрэгтэй байна. Тэгээд хамгийн ихний ивэнтээ танаа сургуулийн кампус дотор явуулмаар байна гэдэг хүсэлтийг тавихаар тэр сургуулийн тийм ивент зохион байгуулдаг офис дээр явж очсон. Тэр үед нь тэр оффист нь ажилладаг хүмүүс нь байгаагүй. Харин хоёр эмэгтэй цагтаад ажиллаар ирсэн байж байдаг. Лиза болон Али гэдэг хоёр эмэгтэй байсан. Ингээд Филипп өөрийнхөө зохион байгуулах байгаа ивэнтийн тухай яриад өөрийнхөө бэлдсэн брошюраад өгөөл танилцуулаад ярьдаг. Түүний ярьсан юм нь тэр хоёрын анхаарлыг огт татаагүй. Тэрний ардан зогсож байгаа залуухан эмэгтэй болон хоёр жижиг охин нь татдаг. Залуу эмэгтэй нь болохоор яг номхон команд авсан хүн шиг ингээд хоёр гар нь биеийнхаа дагуу байрлуулсан хүчлэхгүй зогсоод иждэг. Харин хоёр жижиг охин нь болохоор хизээж нарт үзэж байгаагүй мүү гэмээр тасн цагаан царайтай тэгээд анх удаага л хүн харж байгаа мүү гэмээр байдалтай тэр хоёр л ингээд ширтээл хараа зогсоод идэг. Ямар сонин хүүхдүүдээ гэж бодсон Лиза Али хоёр Филиппээс энэ хүүхдүүд юу хүүхдүүдийн гэсэн чи манай охтууд аамаа гэж хэлдэг. Гэхдээ тэр хоёр эмэгтэй энэ хүүхдүүд бол яагаад ч энэ хүний хүүхдүүд биш вэ гэж боддог. Филипп ингээд амар баяр хөөртэйгээр өөрийнхөө юмыг танилцуулаад байж хахад шал өөр эсрэг байдалтай байж байгаа гурван охиныг хараад мэрэгжлийнхэн зүүн совны ажиллаад ямар нэг юм болоод л энэ гэж мэддэг байгаа. Тэнгүүтээ зүгээр л нэг с ิจ гтэй санагдаад байна гэж шууд хүнийг баривчлах боломжгүй шүү дээ тийм болохоор Филиппийн яриад байгаа зүйлийг амар сонирхож байгаа дүр үзүүлдэг.
таны энэ шашин чинь нэрээ айгүй сонирхолтой юм байна. Та юу нэг ивэнтээ заавал хийх хэрэгтэй юм байна. Гэхдээ яг энэ ажлыг чи хариуцсан хүмүүс нь одоо энд байхгүй байна. Бит хоёр ямар ч хэлсэн таны энэ асуудлыг чинь тухайд тэднэрт дамжуулаад хэлчихье. Та харин маргааш 2 цаг гээд хүрээд ирээрээ. Тэгээд таны ивэнтийн тухай дэлгэрэнгүй ярилцъя гэж хэлдэг. Та чи хэн блэ гэд нэрийг асууж байгаа. Филипп Гаридо гэдэг гэл нөгч нэрээ хэлдэг. Тэнгүүд за ойлголоо гэд тэр хитийг гараад хаалга хаавгүй юу шууд л өөрсдийнхөө цагдаагийн програм дээрээ Филипп Гаридо гэд хийсэн чинь яг л өөрсдийнх нь таамаг зөв болж таардаг. Шууд өмнөх нөөник хэрэгүүдийнх нь бүртгэл гарч ирсэн ба тэрэн дээр нь эмэгтэй барьцаалсан хэрэг мөн бага насны хүүхд хүчирхийлжсэн хэрэг нь гарч ирдэг. Тэгэхээр за ойлгомжтой тэр 3 хүүхэд бол яг барьцаалагдсан 3 хүүхэдтэй гэж бодсон. Тэрнээс гадна Филипп чинь энэ 3 охин миний 3 охин гэж хэлсэн шүү дээ. Гэтэл гэр бүлийн бүртгэл дээр нь зөвхөн эхнэрийнх нь нэр байсан ба ямар ч хүүхдгүй гэж бүртгэсэн байсан. Харин нөгөө Филипп чинь маргааш нь сургууль дээр 3 охиноо дагуулад Нэнситэйгээ тавуулаа хүрээд ирдэг. Тэгэл офсер нь орж ирсэн даруйд нь цагдаа нар шууд Филиппийг байрвчлал тэднийг тусгаарлсан. Тэгээд Джессигээс байцаалт авч хэлсэн. За нэр чинь юм блэ гэдгсэн чинь Элиса гэдэг. Энэ Филипп гэдэг хүн юу чиний аав ч юм уу гэдэг байхгүй. Тэгсэн чинь тийм манай аав гэд хэлдэг. Тэнгүүтэн цагдаа нар за охин минь бити худлаарай дээ. Энэ хүн чиний аав биш гэдгийг чи бид нар мэдж байгаа. Наад хүнд чи хүүхэд байхгүй гэдгийг ч гэсэн мэдж байгаа. Үннээ хэлээ гэдэг. Джесси жоох инглиэрэл гацчихсан. Яг үндэ бол манай нөхөр амар хүчрхийлдэг. Филипп намайг нөхрөөс мань тусгаарлан тусалж байгаамаа гэж хэлдэг. Энэ үгийг нь Нэнси Филипп хоёр Джессид ингээд зохиогоод хин нэгэн чамаас юм асуул ингэж хариулаарай гэж цээжлүүлсэн үг нь байсан юм лээ. Цагдаа нар үгүй чи худлаа харж ин үннээ хэлэхгүй л бол бид нар чам тусалж чадахгүй гэж батгаал асуусаар л байсан. Гэтэл Джесси байжснаа би өөрийнхөө нэрийг хэлж болохгүй. Сүүлийн 18 жилийн турш би өөрийнхөө нэрийг хэлж болохооргүй байсан. Гэхдээ та нар надад бал цаас өгөх юм бол би зүгээр бичээд өгье гэж хэлдэг. Цагдаа нар ингээд бал цаас өгдөг. Тэгээд Джесси өөрийнхөө нэрийг цаасан дээр бичээд өгснгийг нь харсан даруйда цагдаа нар бүр хөшөж орхидог. Сүүлийн 18 жилийн хугацаанд сургуу алга болсон хүүхдүүдийн жигсаалтад дунд байнга харагддаг байсан тэр нэр байдаг. Ийхүү 18 жилийн дараа 29 настай болсон Джесси ээж болон гэр бүлийнхэнтэйгээ эргэн уулзч чадсан. Энэ бүхний дараа GPS-тэй нөө шагаан хянагчийг хянах үүрэгтэй тэр байгууллагын өөрсдийнхөө алдааг хүлээн зөвшөөрөөд Джессид 20 сая долларын нөхөө олгоор олгосон. Филипп болон түүний эхнэр Нэнси бүхнээсээ хорих ялыг авсан байгаа. Гэртээ эргэн ирсэн Джесси хэвийн амьдралд орохын тулд мөн л маш урт удаан хугацааны сэтгэл зүйн эмчилгээнд орох шаардлага гарсан. Ийм байдгийг нь мэддэг учраас Джесси өөртөө адилхан юмыг үзэж тулсан хүмүүст дараах амьдралдаа хэрхэн орох вэ гэдэгт маш ихээр туслах болсон юм лээ. Яг өөртөө адилхан хохирогчдод зориулсан үйл ажиллагаануудад эрэлтгчээр оролцдог болсон. Өөрийнхөө үзэж тулсан амьдралаар ном бичсэн. Мөн түүний 2 охин нь нас бий түрээд хоёлаа их сургуулаа төгссөн. 2 охиныхоо хамт аз жаргалтайгаар амьдарч байгаа. Энэ хоёр түүхийг ингээд хараад тахаар хүн ер нь эргэн тойронд айгүй анзаарахтай байх хэрэгтэй юм шиг санагдаж байгаа зү тий. Лиза Ян хоёр бас Лиза юм биш нэрээ. Нөө Лиза Али гэд хоёр цагдаа эмэгтэй гэх мэтчлэн анзаарах сайтай сайхан сэтгэлтэй хүмүүсийн ачаар Розалин болон түүний 9 хүүхэд, Лиза болон түүний 2 хүүхэд гэх мэтчлэн маш олон хүний амьдрал аврагдсан байгаамаа. Ингээд өнөөдрийн хэргийн түрээд өндөрлөж байна. Дараа дахин шинэ бичлэгтээ ирээд ирье. Тэр болтол баяртай.